За, арай ажлаа тараад 19 цаг гээд фитнес цаал орж өдрийнхөө бэлтгэлээ. За, өнөөдөр бол зөвхөн хөл дээрээ ач холбогдол өгөөд зөвхөн хөлний бэлтгэлээсээ. За, юун дөрөв бэлтгэл болгон дээр ингээд сайхан нуруугаа сунгаад давтаад ятлон гэдэг тасгалаад ялангуяа 3-4-5 суулт болон одоо жигчэнд маш их юм болдог болчин зүйлээр амстай. За хөлөө маш сайн халаагаад аасны 20 минут ингээд үе мөч одоо өвдөгөө маш сайхан хадаагаа суултанд ингээд бэлддэг байгаа. За ингээд ихээр сайхан хөлсөж яваад. За хүнд даацын одоо штангийг авахд бэлэн болдог. За бэлтгэлийн төлөөс одоо маш сайн ингээд болж өгдөг. Тэгэхээр одоо сайн сонгож өөрийгөө одоо даац авах хэмжээнд бэлтгэх хэрэгтэй. За энэ зарчмын дагуу бол бас өдөр болгон суралцаж хичээж за зөв дадлаар одоо ингэж нэг нэлж гинөө. За тэгээд миний бодлоо сайхан даац хэлэх хэрэгтэй тийм ээ. За ингээд 20 голоор 2 удаа сайхан 15-оор хараад нуруу өвдөг мөр буй шагаа гэдэг хүлээ төгнөдөө хөдлөөд даац хөдлөлтөд халаагаад ингээд ерөнхийдөө бол штанга хөдлөн болдог. За ингээд 50 кг-аас эхлээд ингээд бол хийчихсээ. За ингээд 50 12 удаа сайхан дадлт хийлээ. За дараад нь 70-аар орж хэллээ. За ингээд ихээр өмнөд нь маш сайхан харж хэлдэг. За ингээд бэлтгэл хийгээд ялангуяа энэ гуйныхаа том булчингуудыг ингээд ачаалуулаад ирэхээр эрэгтэй хүний хувьд бол эрэгтэй ээж гэхгүй эмэгтэй ч гэхгүй ер нь ялгаагүй. Тестостерон бол маш их ялгарч идэг. Ялангуяа том булчингуудыг ачаалуулах тусам одоо эрг гормон сайн ялгарч булчингийн төсөв төвчөр болон одоо булчин ургалт бол маш их хэсдэг. За ингээд 50, 70, 90, 110 за дээдлэн 100-аар хүртэл суугаад за тэгээд өөрчлүүлээд ингээд хөлний өвдөгний урд булчингийн хэсэг их сул байдаг. За энэ бол одоо шатаар өсөх буухт маш их өвдгөнд ачаал ирж байгаа. Тэгдэй гэдэг учраас энэ авийн булчингоо сайжруулах гэдэг үүднээс за урдаа суултыг бол ерөөдөө тогтмол 4 оролтоор 10-аас 12-оор тасрахгүй хий гэдэг зорилт тавиад ерөөдөө бол энэ насгалыг хийж эхлэх байгаа. За үнэхээр одоо бас өвдгөний үе чангарч байгаа юм дэр маш сайн үлдэж байгаа. Кайф байгаа. За одоо энэ насгалыг за өнөөдөр 100-оор нэлээд хүндхэн ингээд ачаал авах сууц учраас 60-аараа 10-аар ингээд 3 оролт хийсэн байгаа. Энэ дасгалтаа бол одоо сүүлийн маш их дуулж байгаа. За тэгээд энэ хүртэл хамт байсан баярлалаа.